За сайн байцгаана уу? Өдрийн мэнд. Тэгээд өнөөдрийн хичээлээр бол би та бүхэнд strong and weak highs and lows буюу хүчтэй болон сул орой болон ёроолыг тайлбарлаж өгнө. Тэгэхээр та бүхэн одоо энэ хичээлийг бол үзснээр take profit цэг буюу ашиг авах цэгээ яг хаана зөв байршуулах уу, хаана эрсдэлгүйгээр байршуулах уу гэдэг ойлголтыг бол бүрэн гүйцэд аваад гарна. За тэгэхээр ерөнхийдөө бол яг арилжаа нь хаана арилжиж болохгүй вэ? Хаанаас арилжуул зүгээр вэ гэдэг ер нь бол одоо арга зүйг бол эзэмшээд энэ хичээлийг бол энэ видеогоор бол сурч явнаа. Тэгэхээр ерөнхийдөө бол та бүхний өмнө бол ерөнхийдөө хүчтэй болон сул одоо high and low бол харагдчихээн. Strong highs and weak lows харагдана. Юу тайлбарлаж өгөх гээд байгаа вэ гэхээр за энэ бол change of character гэдээ бид нар үтсэндээ change of character гэдэг бол ерөнхийдөө яг order flow-ийн хамгийн анхны шилжилт гэж хэлсэндээ. Тэгэхээр энэ бол downtrend явж илээ гэж бодоход одоо энд бол swing high байлаа гэж бодоход энэ high-га энэ low нь бол ингээд эвдэж чадалгүйгээр ерөнхийдөө бол change of character доош явагдаад ирэнгүүт манай энэ low маань бол weak буюу одоо хүчгүй болоод ирнэ гэсэн үг. Хүчгүй гэдэг маань бол нэг гэсэндээ энэ high-ыг бол эвдэхэд ямар ч асуудалгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар энд бол арилжаанд орж болох нэ. Тэгэхээр эндээс арилжаанд орохдоо бол бидний target буюу одоо ашиг авах цэг бол энд байж болох нэ. Энийг бол задлах нь бол ойлгомжтой болсон гэсэн үг. Яагаад гэвэл энэ low маань бол өмнөх swing high эвдэж чадаагүй. Тэгээд доошо change of character буюу энэ change of character буюу high-ыг эвдээд low эвдэж байгаа энэ хөдөлгөөнийг үүсгэснээр бид нэр энд арилжаанд орж байгаа. Энд байгаа одоо сонирхлын цэг энд байла. Order block маань энд байлаа гэж бодоход бид нар order block дээр хүрээд доошо унах юм бол эндээс арилжаанд орлоо гэж бодоход бид нар stop loss-а энэ дээрх нь тавьж өгөөд take profit level-ийг энэ дээр бол тавьж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ бол хамгийн safe буюу аюулгүй одоо бидний таргет болж өгч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ таргет хүртэл бол бид нар take profit-а тавьж өгч болох нэ гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол weak low бол энд харагдаж байна. Weak low-ыг бол би энэ тасархаа зураасаар тайлбарласан бол strong-ыг бол тасархаа биш шууд шулуун ерөнхийдөө зураасаар тайлбарлсан байна. За тэгэхээр энд бол дахиад харагдаж байна. Энд бол weak low-уд үүсээд яваад байна. Дараа нь та бүхэнд бол strong high low-ыг бол тайлбарлаж өгнө. Энд бол дахиад weak low үүссэн байна. Яагаад гэвэл энд бол яг энтэй адилхан change of character явсан. Тэгэд энэ өмнө нь үүссэн энэ high-ыг бол эвдэж чадаагүй. Яагаад гэвэл энэ high маань бол хүчтэй strong high болж өгч байгаа. Яагаад гэвэл strong high болж байгаа. Яагаад гэвэл энийг бол өмнөх structure эвдэж чадсан учраас энэ бол strong high болж байгаа. Тэгээд strong high-ийнхаа энэ хэсэг дээр ирээд нэгсэндээ бидний key level point of interest дээр ирээд нэгсэндээ change of character явагдаад явагдсан. Бид нар бол эндээс бол баталгаа авч орохдоо бол change of character орсны дараа орно. Change of character явагдсны дараа бид нар энд бол order block байгаа. Тэгээ order block дээр хурж ирлээ. Бид нар арилж байгаа эндээс баталгаа аваад нэ. Жижиг цагууд дээр баталгаа авч нэ. Тэгээд target-а бол бид нар энэ weak low дээр тавьж өгнө. Энийг бол weak low болгож байгаа шалтгаан нь энэ шинээр үссэн swing low маань энэ swing high-ыг эвдэж чадлагүйгээр swing high эвдэхээс өмнө change of character доошо change of character явагдсан. Учираас бид нар ерөнхийдөө эндээс sell арилжаанд орох шалтгаан маань болж бүрэлдэж өгсөн гэсэн үг. Тэгээд target буюу одоо ашиг авах цэгээ бид нар weak low дээр байршуулад өгөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ бол хамгийн safe target гэж
ойлгож болно. Бид нар ингээд цаашаа ингээд илүү явж болно. Гэхдээ энэ дээр цаашаа ингээд арилж байгаа явуулж болно. Гэхдээ бидний хамгийн safe target бол энэ weak low байж өгдөг. Тэгэхээр weak low дээр бол ихэнх ерөнхийдөө ашигынхаа одоо partial гэж ярьдаг юм да. Хувийг бол аваад гаргаж болно. Тэгээ үлдснийгаа явуулж болно гэсэн үг. За тэгэхээр дахиад үзье. За энэ дээр бол энийг бол эвдснээр бол энд бол бас strong high болоод үүсчихэж байгаа. Энэ бол энэ high маань бол strong болоод үүсчихэж байгаа. За тэгэхээр энд бол харъя. За тэгээд энд бол та бүхэн энэ одоо боксыг бол яг өндөр цагийн одоо 4 цаг ч юм уу те өндөр цагийн POI буюу point of interest буюу одоо сонирхлын цэг гэд ойлгочоорой. Тэгэхээр сонирхлын цэг дээр хурж ирээд хааш бол ингээд өсөөд тэгээд энэ дээр change of character энд бол явагдсан байна. Энд бол change of character явагдахад бол change of character явагдахад бол та бүхэн юу гэж ойлгож болох вэ гэхээр энд бол change of character явагдсан учраас энэ маань бол эсэргээрээ strong low болж өгч байна. Strong low болж өгч байна. Яагаад гэвэл энэ low маань энэ change of character-ыг үүсгэсэн. Тэгээд энэ дээр бол бидний point of interest байгаа. Point of interest дээр хурж ирлээ. Хаш иргэд өслөө. Бидний одоо оролттой хийгцийг бол энэ change of character явагдсан учраас эндээс орно. Тэгээд target-а бол бид нар энэ бол weak болчихж байгаа. Энэ бол weak болчихж байгаа. Яагаад гэвэл энэ high маань weak болж байгаа. Яагаад гэвэл энэ high маань бол энэ доотлын lower low-ыг бол swing low-ыг бол эвдэж чадаагүй. Тийм учраас энэ бол weak болж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг бол хааш бол эвдэх нь тодорхой гэдээ ойлгочих болно. Тэгэхээр бол дөрмийн дагуу энд эвдсэн байна. Гэхдээ таргетыг бол яг энэ weak low дээр тавиад өгнө. Weak low-оос жаахан дээрч байж болно. Тэгээд ерөнхийдөө эвдэх нь бол ойлгомжтой гэж ойлгоод энэ дээр бол арилж байгаа нэг боломжтой байх нэ. За тэгэхээр ерөнхийдөө бол энийг ойлгосноор бол та бүхний арилжаа илүү тийм ойлгомжтой болж ирнэ. Тэгээд ханшийн яг хаана одоо ашиг авах уу гэж асуудаг л да. Хаана ашиг авах уу? Хаана одоо ашиг авах уу? Яг ингээл ашиг авахгүй ингээл шунал давмгаалаад яг ингээ сайхан миний ашиг алдагдлын харьцаа нэгийг хэрцгана 5 явж исэн чинь нэгийг хэрцгана 10 явж исэн чинь яг би ашиг авалгүйгээр одоо алдагдал хүлээчихлээ. Нөгөө нэгийг хэрцгана 10-тай арилжаа чинь шууд алдагдал болгоод хасах 1% болчлоо. Одоо би алдагдал хүлээчлээ гэдэг багхгүй. Тэгэхээр энэ бол тэр бүх асуудлыг шийдэх хамгийн том одоо концепт гэсэн үг. Тэгэхээр та бүхэн ерөнхийдөө take profit авах цэгээ энэ weak low дээр тавьж өгөх юм бол илүү найдвартай гэсэн үг. Тэгэхээр та бүхний take profit хэрвээ 2 удаа take profit тавьж байгаа бол take profit нэг нь бол энэ миний заасан энэ take profit нэг бол энэ weak low эсвэл weak high болох боломжтой гэсэн үг. Тэгэхээр strong болон weak highs and lows-ыг бол ингэж ойлгож болно. Тэгээд илүү ойлгомжтой болохын тулд би бодит жишээн дээр бас харуулъя. За бодит жишээн дээр харуулах юм бол за би 15 минутын чартыг гаргаад тавьчихъя. 15 минут дээр та бүхэнд илүү тодорхой жишээ харуулъя. За ерөнхийдөө бол хаасаагүй байгаа. За тэгэхээр жишээлбэл за энд байж болж шүү дээ, тэ. За энд байж болж байна.
За энд бол ингээд high low хийгээд явж байгаа. Ханш бол энд бол high low high гэдэг явж байгаа. За тэгээд ханш бол энд ирээд энд бол ирээд энэ бидний одоо сонирхлын цэг дээр ирсэн байна те. Энд бол айгүй гоё сонирхлын цэг байна. За энд бол энийг гэсэндээ бидний сонирхлын цэг буюу order block маань энд бол байж байна. Төгс order block бол энд үссэн байна. Ягаад гэвэл энэ өмнөх candle бүрхэгсэн биш үү те. Энэ улаан candle маань, хар candle маань. За тэгэхээр та бүхэнд яг энийг харуулъя. Тэгээд ерөнхийдөө бол энийг жижиг цаг дээр change of character хийхэд л болоо. Ерөнхийдөө бас юутай. Одоо нэг цаг руу шилжүүлээд хараалаа. За бидний одоо 15 минутын POI буюу сонирхлын цэг маань ерөнхийдөө яаж одоо strong weak low-ыг бол яаж таргетлах уу гэдгийг бол харуулъя. За энд бол ингээд high бол байна тий. За энд бол change of character энд явагдчих юм бол ерөнхийдөө бол ханш бол доошоо. За ингээд change of character явагдчихлаа шүү дээ тий. Тэгэхээр change of character явагдсан учраас 15 минутын харъя. За энд бол change of character явагдчихлаа гэж үзээд тэгэхээр бол бидний хамгийн том одоо target маань хамгийн ихний target маань бол take profit нэг маань бол энэ одоо энэ шинээр үүсгэсэн low маань энэ шинээр үүссэн swing high-ыг бол эвдэж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болчихлоо. Энэ бол тэгэхээр хүчтэй swing high болоод ирж байна гэсэн үг. Хүчтэй болоод ирж байна. Тэгэхээр энэ маань эсрэгээрээ хүчгүй нэгсэндээ сул weak болоод ирж байна гэсэн үг. Weak одоо low болоод ирж байна. Тэгэхээр бидний target бол энэ байж болно гэсэн үг. Дээрэс нь нэмэлт баталгаа болоод ирэх юм бол энд бол яг double bottom бол үүсчихсэн байна. Тэгэхээр double bottom учраас энэний дор бол маш олон liquidity байгаа. Тэгэхээр liquidity-г бол таргетлж болж байна. Тэгэхээр энэс доош орчих юм бол ханш эргээд өсөх боломжтой. Ягаад гэвэл энэний дор маш олон мөнгө байгаа. Банк болон институтууд бол энийг аваад дээш өсчих боломжтой. Тийм учраас яг бидний хамгийн safe буюу аюулгүй target take profit буюу ашиг авах цэг маань бол энэ болж өгч болж байна гэсэн үг. Тэгэхээр энийг бол эвдэх нь ойлгомжтой болсон. Ягаад гэвэл 15 минутын нэгсэндээ сонирхлын цэг дээр хааш бол хүрээд энд бол бидний талд structure байгаа. Structure доош задлчихсан, эвдчихсэн. Тэгээд change of character явагдчихсан. Тэгээд энд бол дахиад богино цаг дээр change of character явагдчихсан учраас энд бол бидний target болж өгч байна гэсэн үг. Тэгэхээр бол энийг бол хаш сэтгэх нь ойлгомжтой болсон. Одоо харъя. За сэтгэлсэн байна. За тэгэхээр энд бол weak low-ыг бол таргетлаад явахд бол яг ашиг авах зэгтэр бол хүрсэн байна гэж болж ойлгож болно. За дахиад жишээнүүд харъя. За өөр ямар гоё жишээ байна гэж бодъё. За энэ жишээ нь ер нь бол зөндөө жишээ байгаа учраас би одоо яг алийг яг та бүхэнд илүү амархан харагдах байдлаас нь харж байгаа учраас жаахан цаг авч магадгүй. За энэ жишээ байж бас болж байна. За энд бол одоо жишээ нь одоо энэ жишээ нь энэ high бол жишээ нь weak байж өгч байна те. Weak буюу одоо сул high болж өгч байна. Энэ бол эвдэгцэн биш үү те. Тэгэхээр энийг бол эвдэгдээгүй байхад нь бид нар бас мэдэх боломжтой. Тэгэхээр энд бол бидний одоо жишээ нь POI буюу
одоо энд бол range байна те. Энэ дээр бол ханш хүрээд за бид нар 1 минут руу шилжүүлээд үзье. За 1 минут руу шилжүүлээд үзэх юм бол энэ high weak болсон шалтгаан бол энэ дэр гарч ирнэ. За change of character хаана явагдах боломжтой вэ гэхээр change of character энд бол энийг сэтлээд бол явагдана. За энийг одоо харахад сэтлээг байна. Сэтлэх нь харъя. За энэ сэтэлчихсэн байна. За сэтэлцсэн учраас энэ бол weak болж хөрж байгаа. Тэгэхээр энэ бол эвдэгдэх нь ойлгомжтой. Тэгэхээр бид нар эндээс одоо buy арилжаанд орж чадсан болол бид нар target буюу одоо take profit ашиг авах цэгээ бол энэ дээр тавьж өгнө гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийдөө бидний safe буюу одоо яг take profit авах take profit нэг level бол энэ дээр байж өгнө гэсэн үг. За харъя тэгэхээр хааш бол ойлгомжтой сэтгэлнэ. За сэтгэллээ. Тэгэхээр бол ерөнхийдөө бол энэ high маань бол энд бол change of character явагдсан үднэс бол ерөнхийдөө бол change of character явагдсан учраас энэ бол weak high болж ирж байна гэсэн үг. Ирээдүйд сэтлэгдэнэ гэсэн үг. За тэгээд эсэргээрээ бол энд бол change of character явагдсанараа бол бидний энэ өмнөх swing law маань бол хүчтэй болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр яагаад гэвэл хааш ингэж ирээд энийг бол эвдэж чадаагүй change of character явагдсан учраас энэ level маань бол хүчтэй байна гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө энэ law маань бол хүчтэй болж ирж байна гэсэн үг. За тэгээд ингэ яваад бол маш олон жишээ байгаа. Одоо энэ та бүхэн зүгээр харах юм бол одоо энэ одоо эвдэгдсэн бүх одоо хаяуд бол ихвчлэн одоо weak хаяуд л байдаг. Тэгээд бол энд бол сонирхлын одоо цэг дээр одоо жишээ ирээл жишээ энд бол change of character явагдсан. Богино цагаар бол 1 минут дээр бол ерөнхийдөө change of character явагдсан. Тэгээд энэ маань бол weak болж ирсэн. Weak high маань бол эвдэгдсэн байна. За За тэгээд ерөнхийдөө за одоо энэ жишээ swing low swing high үсгэсэн бай тээ. Тэглээ гэж бодоход ерөнхийдөө хааш бол эндээс ингээд итүүлээ яг юугаар үзэх юм бол за бид нэр энэ дээр Fibonacci-гийн 50 level-ийг харах юм бол 50 level-ийг харах юм бол яг 50 level-ийн доор энэ одоо POI буюу одоо бидний сонирхлын цэг байна те. Сонирхлын цэг дээр хурж ирээд энд бол change of character явагдсан байна те. Change of character буюу хамгийн анхны order flow shift энд бол явагдчихсан байна. Order flow shift жишээ нь явагдсан байна те та бүхэн энд харах юм бол. За тэгээд тийм учраас бол энэ swing high маань бол энэ swing low-ыг эвдэж чадлагүйгээр энд бол change of character явагдсан учраас бид нэр эндээс buy арилжаад жижиг цаг руу шилжүүлж олон баталгаа авсныхаа үдэн дээр buy арилжаанд орлоо гэж бодоход бидний хамгийн анхны target бол энэ байж болох нэ гэсэн үг. Тэгэхээр энэ дээр target өгөөд эндээс одоо жишээ нь buy арилжаанд орлоо гэж орсон байлаа гэж бодоход богино цаг дээр арилжаанд орсон байлаа гэж бодоход энэ дээр target явангууд take profit level дээр бол яг хүрсэн байгаагаар харагдаж байна. За тэгээд ерөнхийдөө бол та бүхэн ингээд энэ хичээлээр бол weak high weak low-ыг бол ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд дараагийн хичээлээр уулзтлаа. Баяртай залуусаа.